За тэгээд ингээд хэдэн мянгаараа зүгээр ингээд хөвтөж байгаа. Одоо юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол халамж хүсэж байгаа. Тэгээ одоо эдгээр Спаний засгийн газрыг LED-ний ингээд шүүмжлээд эхэлсэн. Ус байхгүй байна. Хоол байхгүй байна. Хүнжил байхгүй байна. Бид нар ерөөхдөө хаана амьдрах ёстой юм бэ гэсэн янз бүрийн ингээд нэм юмыг нэхэд эхэлсэн. 3 хоног амраа явсан чинь Спанд юу болж байгаа юм бэ гэх юм бол сүрж эхэлж ах шиг байна. За юунаас болж байгаа юм бэ гэх юм бол та бүгдээрээ мэднэ энэ бичлэг баримтуудыг хэдүүлэн хамт харцгаая. يعني خطورة بكل كلمة معناه ولكن لا فرق عن رأي آخر باغيين يدخلوا بين الأسلاك الضيقة ولكن لا يطلعوا هيلين سانسور لا يطلعوا هذا نطلب فقط الله خانتا ингээд дэше авиржин гацжин шарах нөө шийтсэн гарууд тэгээ ямар олуулаа байгааг нь харж байгаарай. Хаана юм бэ гэх юм бол Испани нутаг дэвсгтэр болж байгаа процесс. За тэгээд ингээ хараад үзэх юм бол ачааны машинаар залуу Африк хүмүүсийг мянгаар зүгээр ингээд зөөгөөд буулгаж байна. Тамиг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ автомашиныг хэн санхүүжүүлж байгаа юм бэ? Энэ жолооч нарыг хэн цалинжуулж байгаа юм бэ? Энэ бүгднгийн цаана хэн байгаа юм бэ? Яг гэх юм бол ийм олон хүмүүсийг өнгөө тээвэрлэн гэж ерөөсөө байхгүй. Тийм. Тэгээ Спан болж байгаа процесс нь маш сонирхолтой. Яг гэх юм бол сүүлийн жилийн хугацаанд Спан улсын ерөнхий сайд юу хийсэн бэ гэх юм бол Израилийн эсрэг нэлээд хоолгож хангалсан. Трампын эсрэг, Ираны дайны эсрэг бат зогссон. За тэгээд ачааны машинаар Спаны нутаг дэвсгэрлөө тийм хин нэг нь мянгаар ингээ зөөж байгаа. За тэгээ энэ бичлэг дээр та бас юу орж ийнэ гэх юм бол тийм мэдээж нэг эмхтэй хүн либерал үзэл бодолтой бүсгүй тавтаа морилоорой гэж байгаа. За энэ камер унтарчих юм бол энэ залуучууд энэ эмхтэй хүнтэй юу хийх вэ гэх юм бол аюула ерөөсөө мэдрэхгүй байгаа. За энэ дунд эмхтэй хүн байхгүй. Ээж нар байхгүй. Хүүхдүүд байхгүй. Дан заяа 20 хэдэн настай эрэгтэйчүүд. Тэгээ эдгээр бүгд ямар боловсралтай уншиж чаддаг юм уу? Докторууд мөн үү? Инженерүүд болов? Испани улсын эдийн засаг тэгээ нийгмийн даатгалд төлдөг хүмүүс үү эсвэл зүгээр паразитууд оо нэг эмэгтэй хүн харагдсан сайхан. Нэг цөөхөн хэдэн хүмүүсийн дунд. За тэгээ түүх давтагдж байгаа юм шиг байна. Ягаад вэ гэх юм бол өмнө бас муслимчууд Африк хүмүүс юу хийсэн бэ гэх юм бол Европыг эзэлсгэж үзсэн. Гэхдээ өмнө бол ийм амархан байгаагүй. Өмнө бол ойролцоо нэг 300-аас 400 жил шаардлагатай байсан. Хизээ юм бэ гэх юм бол та муслим ислам шашныг мэдж байгаа юм бол Мухаммед гэсэн хүн байгаа. Тэр хүн юу байсан бэ гэх юм бол ер нь бол генерал байсан. Тэгээд Арабын арлаас ахуулаад юу хийсэн бэ гэвэл тий өөрийнхөө шашингаа ерөөхдөө бүтээгээд тэгээ юу хийсэн бэ гэх юм бол калифатуудыг эхлүүлсэн. Тий. За энэ бас нэг зураг ерөөхдөө санаанд орж ийн тий Ромын сүрлэл тий энтэй яг адилхан зураг дүрс ерөөхдөө ханаас гарч байгаа юм ба их юм бол Спанаас гарч байгаа. За тэгээ Германы сонин бас тий Flüchtlinge über eine spanische Hafenstadt тий Notlage in Ceuta Ceuta-гийн жижигхэн тосхон нэг тий колон маягийн тэр газар ерөөхдөө юу гуйсан бэ гэх юм бол ерөнхий сайд засгийн газраасаа цэргийн тусламж гуйсан. Одоо хүртэл очоогүй байгаа. Би англи хэлтэй болно. Би шийдцээ. Захирлаа. Амлж гин. 7 хоногт 3 дайраа эрт харъя. 3 сарын хугацаанд би сургалтын төв дээр очих хэрэгтэй байна. Гэхдээ би эргэж ирэхдээ англи хэлтэй тань дээр эргэж ирнэ. Би юу хариулт юм бэ гэвэл тийм үү. За тийгээ. За 4 сарын дараа, 6 сарын дараа явж байх. За яасан? Чээд алга болж. Тэгээ харвас толгоо нь хоосон, дансан ч хоосон. За чи бас шийдсэн үү? Тийм юм бол юу нийц хойлооны тухтай яар. За жоохон түүх яри 700-аас 900 жил одоо нөө онсаар ингээ юу болж исэн бэ гэх юм бол та харж байна Арабын арлаас гүн ногоон Медина Меккагаас ахуулаад тий Персиг эзэлсэн. За тэгээ Jordan, Lebanon, Израиль, Палестиныг бүр ингээ эзлээ. Тэгээ сүүлд нь хаана хамгийн сүүлийн байлдаан болсон бэ гэх юм бол Истанбул одоо Бизантиумд болж исэн. Тэгээ та бас юу орж ийнэ гэх юм бол Египт, Либия, тийм ээ, Tunisia, нөгөө дэрвийн Carthage. Тэгээд бүр Испани хэсгийг
эзэлсэн байсан. За тэгээ энэ муслимчууд хаа хүртэл дайрч чадсан юм бэ гэвэл тэгээ та харж байна. Францын нутаг руу бүр орж чадсан. За тэгээ юу болж исэн бэ гэх юм бол энэ хэсэг заяа. Тэр чигтээ Кристийн шашинтай орнууд байсан юм бол тэ муслимчууд гарч ирээд тэ Мухаммед гарч ирээд юу болсон бэ гэх юм бол энэ тэр чигтээ муслим болсон. За тэдний эцсийн зорилго юу байсан бэ гэх юм бол бас Европыг эзлэх гэж үзсэн. Тэгээд хаашаа бас дайрсан бэ гэх юм бол Итали хүртэл дайрсан. Sicily тэгээ South одоо нөө Италийн доод хэсгийг бас тодорхой хэмжээгээр эзлээд авсан байсан. Юу хийсэн бэ гэх юм бол ер нь бол Кристийн шашиныг устгасан тэр хэсэгт. За хүмүүсийг баривчлахтаа боол болгосон хүний 8. Тэгээ энэ зураг руу буцаагаад очих юм бол та ингэ харж ин Mediterranean Sea гэсэн одоо Европын гол нэг томоохон далай байгаа Mediterranean Sea энүүгээр дамжуулаад юу болдог байсан бэ гэх юм бол бүх юм болдог байсан. За та мэдж байгаа грекчууд Александр тэ Ром гэх мэт шиг ерөөхдөө энэ Mediterranean далайгаараа дамжуулаад юм тээвэрлдэг байсан 8 худалдаа энэ бүх юм тэ эдийн засгийн суур Европын юу байсан бэ гэвэл энэ том далай байсан. За тэгээ муслимчууд тэ тойруулаад тэг газар нутгийг эзэлснийхэн дараа юу болсон бэ гэх юм бол энэ далайгаараа дамжуулаад худалдаа 8 эдийн засгийн хөгжил бүх юм байхгүй болсон. За тэгээд ер нь бол та харж ин Туркийг эзлээд авсан, ерөөхдөө бараг Өнгөр л орхоо шахсан, Португал, Испани, Франц руу дайрсан болохоор юу болсон бэ гэвэл худхны ирмэн дээр очиж исэн хийм бэ гэх юм бол Европчууд цагаан арьстай хүмүүс, Кристийн шашинтай хүмүүс тэгээд бараг онцгой байдалд зарлаад заяа хоёр Кристийн өөр шашин хамтрахаар болсон. Хийм бэ гэх юм бол дүлэн харж болно. So before the Crusades, Mediterranean piracy and slave trade were driven by the expansion of Islamic fleets in the 7th and 8th centuries. 700-800 оны үеэр тийм хүний 8 боол 8 пират одоо тийм эдийн засгийн суурийг ерөөхдөө бодоо олгосон. За тэгээ юу хийсэн бэ гэх юм бол Pope Urban 2-р Pope Urban II. За тэгээд Orthodox Кристийн шашин одоо хаана байгаа юм бэ гэх юм бол Грект өнөөдөр байгаа, Оросд байгаа. Тэгээд Роман католик шашин хамтрахаар болсон. Өмнө нь ер нь бол хоорондоо ер нь үзэн яддаг байсан, алдцдаг байсан юм бол за бид нар нэгдэхгүй юм бол алуулах юм байна. За тэгээд юу хийсэн бэ гэх юм бол Pope Urban юу хийсэн бэ гэх юм бол Кристийн шашинтай хүмүүс та нар бүгдээрээ энэ загалмаагаа зөөгөөд тий Jerusalem Израиль, Палестиныг бид нэр чөлөөлөх ёстой байна. Энэ муслимчуудын эсрэг бид нэр нэгдсэн байдлаараа зогсохгүй юм бол бид нэр алуулах юм байна. Тэгээд ерөөхдөө шашингийн дайныг зарлсан гэсэн үг. Тэгээ маш амжилттай. Тэгээ Crusade гэдэг нэрлэлтэй шүү дээ. Crusade юу гэсэн үг юм бэ гэх юм бол тэр загалмаагийг үүрээд явна гэсэн үг. За тэгээд та түүхийг жоохон судалсан бол ганцхан нэг Crusade байгаагүй олон байсан. Яг гэх юм бол муслимчуудад тэмцэх нь тийм амархан юм ерөөсөө биш. За тэгээд энэ Crusade маш амжилттай явсан болохоор за энэ загалмаатны аян дайн. Одоо миний монгол хэлний дээрээ муу би англиар энийг аягүй сайн одоо хэлж чадна. Гэхдээ одоо монгол контент хийж байгаа юм шин жоохон эвдэрхий монголоор та тайлбарлахгүй болохгүй юм байна. За бүр англиасаа Польш, Унгар, Holy Roman Empire, Франц гэх мэт бүгдээрээ нэгдээд хаашаа дайрсан бэ гэх юм бол тэ энэ доошо Дамаскус, Jerusalem гэх мэтчлэн дайраад энэ орнуудыг бүгдийг чөлөөлөөд тэгээд энэ хэр утсан юм бэ гэх юм бол олон зуун жил болж иж энэ Mediterranean далайгийг буцаагаад чөлөөлж авч чадсан. Энүүгээр дамжуулаад юу болсон бэ гэх юм бол Италийн Florence, тийм Medici, Leonardo da Vinci гэх мэт та мэдж байгаа нөө Renaissance тэ Кристийн шашны сэргэн мандалт тэ урлаг архитектур Европын суурь хизээ бий болсон юм бэ гэх юм бол энэ Early Crusades, эхний Crusade-аас ахуулаад Европ ерөнхийдөө төрсөн гэж хэлж болно. Ер нь бол гаднаасаа нэг хүчтэй том дайсан ороод дайрах гэж алах гэж үзээд тэгээд ерөнхийдөө эсэргүүцээд Европчууд ерөнхийдөө нэгдсэн гэж хэлж болно. Эндээс ахуулаад ер нь бол Европ буцаагаад цэцгэлсэн. Тэгээд бараг 1900 2000 хон хүртэл. Одоо юу болж байна гэх юм бол буцаагаад хямарж байна. Тэгээд энэ зургууд та бүгдээрээ мэдж байгаа бах. Ер нь бол Европт тийм 1000 жил өнөөдөр хүртэл хин баатар юм бэ гэх юм бол ийм хоёг зүүсэн тий night
Тэгээ баатар гэсэн үг. За тэгээд ер нь бол Европын соёл. Тэгээд та харж байгаа бол энэ одоо Knights Templar хувцалтай баатар гэсэн үг. За тэгээ энэ өнгө загалмаатай. Энийг ерөөхдөө хин дөөрөөсөн юм бэ? Энээс ахуулаад Англи улсын туг болсон. Окей. За Норвеги улсын туг болсон. Швед улсын туг болсон. Эстония, Латвиягийн туг болсон. Норманди одоо Францын анхны хэсэг. За тэгээ та харж байгаа бол Исланд өнөөдөр Европ ингээд даяар ингээд яваад үзэх юм бол тэдний ингээд тугийг хараад үзэх юм бол хизээ бий болсон бэ гэх юм бол энэ үеэр бий болсон. Ягаад гэх юм бол эдгээр бүгдээрээ тийм загалмаагаа үүрээд яваад энэ шашингийн дайныг амжилттай хийж чадсан болохоор тийм ерөөхдөө гүн нүлээ гарсан. За тэгээ амар сонирхолтой. За ёо. Ойролцоогны 3-7 оны өмнө Америкийн их хурл дотор нэг томоохон төсөв батлагдсан. Тэр төсөв дотор юу орсон байсан бэ гэвэл $40 сая санхүүжилтийг батлуулсан, олгохоор болсон. За тэгээ энэ мөнгө хаашаа урсан бэ гэх юм бол Сеута, Мелия руу урсан. Энэ хаана бэ гэх юм бол нөө Марокко нутаг руу урсан. Тэгээд энэ Америкийн их хурлын гишүүн Томас Масси сонирхолтой юм асууж байгаа байхгүй юу? Яагаад тий яг энэ хүмүүс Сеута Испаний нутаг руу дайрахаас өмнө манай Америк улсад саяхан нэг $40 сая санхүүжилт батлагдсан бэ. За тэгээ ингээ бүр бичигдсэн байна. The committee continues assistance for Morocco. Тэгээ манай хороо бол Марокко улсыг үргэлжлүүлээд дэмжиж байгаа $20 сая тэгээ National Security Investment. Тэгээд $20 сая Foreign Military Financing Program. Тэгээ хүмүүс юу хэлж байна гэх юм бол энэ хүмүүсийг зөөгөө санхүүжүүлээд хоолоод хувцлаад тэгээ энэ мөнгө нь хаанаас гарсан байх магадaltaй юм бэ гэх юм бол Америкийн их хурлын баталсан төсвөөс гарсан байх магадaltaй гэж юм. За тэгээ энийг хин лоббитсан бэ гэх юм бол хэдүүлээ сонсцгой дандаа энэ тэ להתייצב נגד ישראל. מי שתוקף את מדינת ישראל במקום את משטרי За Израилийн эсрэг ямар улс нэгдсэн эсвэл хурц дуурж байгаа юм бэ гэх юм бол Испани улс бидний эсрэг дуурж байгаа. Террористыг дэмжиж байгаа. Бидний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. מי שעושה זאת לא יהיה שותף שלנו לגבי עתיד האזור. אני לא מוכן לסבול את הצביעות הזאת ואת העוינות הזאת. Тэгээд Испани улсын ярьж байгаа хийж байгаа үйлдэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. эсрэг арга хэмжээ авнаа. אני לא מתכוון לאפשר לאף מדינה לנהל נגדנו מלחמה מדינית בלי לשלם על כך מחיר מיידי. За тэгээд та нар төлбөрөө төлөх болно. Израиль ингээд шүүмжлэн Израилийн эсрэг арга хэмжээ авна гэсэн юм байхгүй шүү. За тэгээд амар сонирхолтой 2019 оны 5 сарын 26-нд Яир Нетаньяху Benjamin Netanyahu-гийн хүү энэ зургийг ингээд тавьсан. Dear Arabs and Muslims, хүндэт араб муслимчуудаа. За та нар араб орнуудаа эргүүлэн авах эсвэл чөлөөлөх хүсэлтэй байгаа юм бол эндээс эхэлсэн дээ шүү. Одоо нөө Марокко үзүүлж байна. За тэгээ Мароккогийн энд бас нэг Ceuta яг байна. Яг энэ Strait of Gibraltar. Тэгээд ягаад энийг эзлэх ёстой юм бэ? Ягаад ийм үнцэнтэй юм бэ гэх юм бол та харж байна Strait of Gibraltar тэ Испани Мароккогийн яг энэ нэг нарийнхан далайн зам байгаа. Strait of Hormuz гэсэн юм байна. Suez Canal гэсэн юм байна. Тэгээд энэ Strait of Gibraltar гэсэн юм байгаа. За та ингээ айгуу энийг харж байна. Энийг хаачих юм бол боочих юм бол заяа. Италиг боон гэсэн үг. Тэ? Францыг боон гэсэн үг, Испанийг боон гэсэн үг, Европын эдийн засгийг тэр чигтээ өдөртөн гэсэн үг. Окей? Ашиг сонирхол нь бол ийм. Тэ? Strait of Hormuz-ыг боно гэдэг чинь Араб, Катар, Кувейт, UAE, Ирак эдийн засаг боно гэсэн үг. За тэгэхээр Европыг боох арга бас энэ далайн нарийнхан зам байхгүй юу? За тэгээ хэдүүлээ бичлэгүүдийг харцгаая. Аимшигтай. Хэдэн 100,000 хүмүүсийг ингээд буулгаад хайцсан. За тэгээ албаар хангамжгүй хоолгүй ингээд чөлөөтэй зүгээр ингээд хэдэн зэрлэг нохоо ингээд чөлөөлж байгаа болохоор эднэр юу хийгээд байгаа юм бэ гэх юм бол тэнд амьдарч байгаа хүмүүсийн орон сууцлал ингээд дайрч орж ийн тэнд ингээд бизнес явуулж исэн хүмүүс нь аль хэдийн дампуурсан хэдэн хүмүүсийг бас ингээд хүчнэтсэн гар хүрсэн гимтээсэн алсан бас одоо янз бүрийн түүх эндээсээ гарч ийн. За тэгээд ингээд хэдэн мянгаараа зүгээр ингээд хөвтөж байгаа.
Одоо юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол халамж хүсэж байгаа. Тэгээ одоо эдгээр Спаний засгийн газрыг LED-ний ингээ шүүмжлээд эхэлсэн. Ус байхгүй байна. Хоол байхгүй байна. Хүнжил байхгүй байна. Бид нар ерөөхдөө хаана амьдрах хэвтэй юм бэ гэсэн янз бүрийн ингээ нэм юмыг нэхэд эхэлсэн байна. Тэ. Аимшигтай. За тэгээд Европ ер нь бол ийм юм болж байна. Тэгээ геополитик түүх гих мэдчлэн нэг талдаа давтагдаж байх шиг байна. Нөгөө талдаа амар хурц болоод байна. Тэгээд энэ Америкчууд, Израильчууд үнэнгээсээ энийг санхүүжүүлсэн юм бол удахгүй тэ юу болох юм бэ гэх юм бол ойлгомжтой. Юу юм бэ гэвэл Европчууд дахиад нэг хүчтэй нэгдэх ёстой болж таарж байна. Олон жилийн дараа одоо бараг 1000 жилийн дараа Европчууд дахиад нэгдээд өөрийнхөө улс, орн, соёл, шашин хүмүүсийг аврах цаг нь ерөөхдөө ойртоод багш байна. За дараагийн контентээр эргүүлээд уулзцгаая. Би хоёр хүүхдээ хоёулыг нь англи хэлтэй болгосон. Яаж англи хэлтэй болгосон бэ гэх юм бол энүүгээрээ дамжуулаад. Манга. Яагаад гэх юм бол энэ ид шидтэй. Энэ дотор нэг амар сонирхолтой зохиол түүх явж байгаа. Дараагийн хуудснаар юу болох вэ? Дараагийн бүлэгтэр юу болох вэ? Аваа энэ юу гэсэн үг юм бэ? Аваа эднэр яагаад хоорно нэгэд байгаа юм бэ? Энэ үг яг юу гэсэн үг юм бэ? Тайлбарлаад өгөөж тэгээ явсаар агаад энийг ингээд дуусгачихдаг. За тэгээ хүүхдүүд яадаг юм бэ гэх юм бол энийг дуусгасан аваа дараагийнхыг авъя. Тэгээд дараагийнхыг авъя. Энэ бүгдийг дуусгасны дараа бүх байгаа үгийг уншицсан, ойлгоцсон байгаа гэсэн үг. За тэгээ би өөрийнхөө ажилтнаар бас энийг туршиж үзсэн болдгийм байлээ. За энэс болж би Lex Plato платформыг үүсгэн байгуулсан. Манга унш англи хэлтэй бол. Гэхдээ би нэг томоохон засвар хийсэн. Юу юм бэ гэх юм бол энэ манганууд бүгдээрээ англи хэл дээр эхэлж байгаа хгүй юу? Манай Lex дээр тавьсан байгаа манга тэр чигтээ монголоор эхэлдэг. 5 уншаад 5 англи үг гараад ирнэ. Шалгалт орно. Чи сонсон, чи уншин. Тэгээд 10 орчим мангага уншаад дуусгасныхаа дараа чи өштэй 2500 англи үгийн сантай болчихно. Энийний дараа YouTube, Netflix, ном бүгднийг өөрөө хийчихнэ. Тэгээ сургалтын төв ямар ч хэрэггүй.